Бичлэг эхлэхийн өмнө лайк болон subscribe дарж бас ямар ч хамаагүй комент үлдээхээ битгий мартаарай. Энэхүү контентын бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд хэд мэдрэг хүмүүст тохиромжгүй. Уг бичлэг дээрх агуулга таны бодит амьдрал дээр сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна. Эртээ урдын цагт 3 тоорой хайр дээжийн хамтаар амьдран суудаг байж гин. Нэгэн өдөр 3 тоорой нас бийг үүсэж гэрээсээ явхаар болов. Ээж нь тэдэнд тус бүртэнд байшин барихад хангалттай хүрэхээр хэмжээний мөнгө өгөөд гаргаж өгөв. Нэгдүгээр тоорой байшин барьжээ. Өвс давхарлаад байшин барьжээ. Чон гинэт гарч ирээд пүү хэмээн үлээгээд хийсээ талах болчихжээ. Хоёрдугаар тоорой байшин барьжээ. Мөчөр давхарлаад байшин барьжээ. Чон гинэт гарч ирээд пүү гэж үлээгээд хийсээ талах болчихжээ. Гуравдугаар тоорой байшин барьжээ. Тоосго давхарлаад байшин барьжээ. Чон гинэт гарч ирээд пүү хэмээн үлээгээд хийсээ талах болсонгүй гин. Бат бөх байшин барьсан 3 дахь тоорооны ачаар үлгээр амар сайхантай төгссөн гэдэг. Энэхүү үлгэр тун сургамжтай бидний хүүхэд насны нэгэхэн хэсэг мөнөөсөө мөн. Өнөө шөнө бид 3 тоороо сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Та тухлан сууж таалан сойрох нь. Энэ бол Новембер 1. 19-р зууны Англи улсаас гаралтай хамгийн алдартай үлгэрүүдийн нэг бол 3 тоорой юм. Гэхдээ энэхүү үлгэр нь үүнээс ч олон жилийн өмнө ард иргэдийн амнаас хам дамжин зөөлрсөөр өөрчлөгцөөр өнөөдрийг хүрсэн гэдэг. 1843 онд Английн алдарт зохиолчид болох Джеймс Орчад мөн Халливелл Феликс нар энэхүү үлгэрийн шинжилсэн найруулгыг хэвлүүлж байсан бөгөөд 1890 онд English Fairy Tales үлгэрийн номонд The Three Little Pig нэрээр дурдгацснаар өнөөдрийн бид бүхний сайн мэддэг 3 тоорой үлгэр бид бүхний хүртэл болсон юм. 3 тоорой үлгэрийн бидний одоогийн мэдих хувилбар дээр байшингийн нураасан хэдийч чон тооройнуудыг идэж чадлагүй үлгэр амар сайхантай төгсдөг шүү дээ. Гуруулаа амьд үлддэг. Харин тус үлгэрийн 19-р зууны хамгийн анхны хувилбар нь хүүхдүүд гэхээс илүү бүх насныханд чанаргүй материалаар байшин барьж болохгүй гэдгийг ойлгуулах зорилгоор чон эхний 2 тоорой байшин нураасныхаа дараа тэдний ховдглон идэж орхидог бөгөөд дундах буюу 3 дахь тоорой сайн байшин барьж чадсан учраас амьд үлддэг хэмээн өгүүлдэг байна. Чонын үхэл ихэнх улс орнууд 3 тоорой үлгэрийн эсрэг дурлах чоныг амьд үлдээх хувилбартаагаар бүтээдэг. Харин бас бус зарим нэг хувилбарууд болон анхны зохиол дээр 3 дахь тоорой ах нарыг нь ховдглон эзэн чонд өшөрхөн ухаалаг аргаар урих бэлдэж саарал чоныг дарчлан алж байгаагаар дүрсэлсэн байдаг. Ихэвчлэн дээврээр дамжин орох арга сэдсэн хувилбарууд дээр буцлам халуун тогоонд өс чоныг түлж алах, амьдаар нь чанах, толгойг нь таслах, тамлах зэрэг үзэгдлүүд дүрслэгдсэн байдаг. 3 тоорой үлгэрийг шүүмжилдэг байсан. Энэ үлгэрийн талд утга нь хүчтэй ухаантай амьд үлдэж сул дорой нүхдэг их санааг бас агуулад байдаг учраас 3 тоорой гурван амьд үлдээх ёстой юм байна гэж үзсэн тул орчин цагт хөг хүлээрийг зөөлрүүлсэн хувилбарыг түлхүү эргэлдэг. Тэгэхээр 3 тоорой бол маш олон төрлийн хувилбартай байж болно гэсэн үг. Тус үлгэрийн цаг ямагт өөрчлөгдөөгүй зүйл нь өвсөн, модон, тоосгон байшингуудын зохиолд нөлөөлөх нөлөөллөөс бусад бүх агуулгыг янз бүрээр өөрчилсөөр ирж, чон үнэндээ гахаа нарыг идэх гэж ирээгүй. Энэхүү хувилбар дээр гарах чон гахаа маханд дэмж дуртай биш бөгөөд түүний гол зорилго нь гахаа гидэх биш, харин гахаан арьс нөмрөн ойн бусад амьтдыг хуурж мэхлэн тэдний үр цулцгийг нь идэх явдал байлаа. Уг хувилбар 1990-ад онд нэлээд нэр алдартай болж байсан гэдэг. 3 дахь тоорой бол өөрөө чон. Анхны хувилбар дээр чон өвсөн байшин, модон байшин барьсан тоороонуудыг ховдглон залгиж орхидог. Үнэн дээр 3 дахь тоорой бол өөрөө чон байсан байх өндөр магадлалтай. Учир нь үлгэр эхлэхэд 3 дахь тоорой эхэндээ ах дүүстэйгээ хамт нэг байшинд амьдрахыг хүсэмжилж байгаа харагдана. Харин ах дүү тоороонууд огт зөвшөөрдөггүй. Энэ эсхийг үзээд бид 3 дахь тооройг ямар ухаантай юм бэ гэж боддог. Тэрний дараа тусдаа байшин барихаар болдог. Гэхдээ хажуудаа ойролцоо байшингаа барин шүү гэж тохиролцсон. Энэ санааг ч бас 3 дахь тоорой л гаргасан. Эхний 2 тоорой бол өдрийн дотор байшингаа барьж дуусгадаг. Харин 3 дахь тооройн тоосгон байшнаа л чамгүй хугацаа зарцуулагдаж хэдэн өдөр өнгөрөх ёстой. Тэгвэл чон яагаад заавал тоосгон байшин баригдаж дуусны дараа ирвэ? Яагаад өмнөх өдрүүдэд ирж болох байтал тэгсэнгүй вэ? Эдгээр таамаглууд нь 3 дахь тооройг гахаан арьс нөмөрсөн чон хэмээн сэжиглэхэд хүргэдэг гин. Чон үнэндээ 4 тооройг агнах гэж байсан. 3 тоорой үлгэрт та сайн анзаарвал ихэвчлэн 5 дүр гардаг.
Чон аль хэдийнэ нэг дүрийг нь идчихсэн учраас үлгэр дөрвөн дүрийн хамт цааш үргэлжлэн. Идүүлсэн дур бол мэдээж ээж гахаа. Гахаа нарыг байшингаа барих хугацаанд чон ирээгүй шалтгаан нь ээж гахаа гидээд тун завгүй байсан болохоор тэдэнд байшин сав барих хангалттай хугацаа гарч байсан гэх таамаг юм. Энэ хүрээд бидний бэлтгэсэн бичлэгийг өндөрлөж байна. Үүнтэй ижил төстэй контент үзмээр байвал November 1 Telecommunication channel-ыг сонгоорой. Дахин нэг гайхалтай шүнд эргэн уулзтлаа. Түр баяртай.